Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүнжээ Батэрдэн нарын 12 гишүүнээс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлц хэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч улсын хурлын зохион байгуулалтыг оновчлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гишүүдийн эрс оролцоо хариуцлагыг сайжруулах, улсын хурлын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллаж буй гишүүдийг дэмжих, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг чанаржуулах, мэргэшсэн байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор улсын хурлын парламент цэгийн захим системд байршуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүнчийн ундрам хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд төсөлд ээлжид чуулганы хугацаанд гишүүний эрс саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт асуусан, үг хэлсэн тоо, дотоод гадаад албан томилолт, хууль тогтоомжийн төсөл санаачилсан, хамтран санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон хууль тогтоомжийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, энэ хууль заасан хариуцлага хүлээсэн хэсэг талаарх мэдээллийг бодит цагийн гормоор олон нийтэд ил тод тогтмол мэдээлнэ гэж заасны хүрээнд асуулт асуух, үг хэлэх боломж олдохгүй тохиолдолд хэрхэн зохицуулах, гишүүн ёс зүйн хэм хэмжээ шаардлагыг зөрчсөн тохиолдолд 30 хүртэл хоногоор хуралдаанд асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах зохицуулалт нь тухайн гишүүний ард түмнээс авсан мандатад халдаж байгаа эсэх, гишүүнийг ямар тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хасах, өнгөрсөн хугацаанд ажилласан өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны үр дүнгийн талаар улсын хурлын гишүүн Б Инх Баяр, улсын хурлын гишүүн хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой эрс саналаа биечлэн өгсөн байдал, хуулийн төсөл санаачилсан, ажлын хэсэгт ажилласан зарчмын зөрүүтэй санал гаргасан зэргийг байнгын хорооны даргаар сонгоход шалгуур болгох нь зохимжтой эсэх талаар улсын хурлын гишүүн Б Хэрлэн байнгын хорооны даргыг сонгоход нэр дэвшигчийн сонгогдсон ажилласан хугацаа, туршлага, эсвэл улсын хурлын үйл ажиллагаанд оролцсон байдлын алийг нь харгалзах талаар улсын хурлын гишүүн Ил Ган Төмөр хаврын ээлж чуулганы хэлцэх асуудлын дараалалд орсон асуудлыг төлөвлөгөөний дагуу хэлэлцдэг байх. Ерөнхий сайд засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний эрсийг хэрхэн хянах талаар улсын хурлын гишүүн О Алтан Гэрэл улсын хурлын гишүүний хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаатай холбоотой мэдээллийг хариуцлага болон байнгын дэд хорооны даргыг дахин болон улиран сонгоход харгалзан үзэх тоо хөөцөлдсөн нөхцөл байдал үүсэх эсэх, цахим хөгжил хиймэл оюуны бодлогын байнгын хорооны эрхлэх асуудалд инновацийн асуудлыг тусгасан эсэх, жагсаалтаар сонгогдсон гишүүн бие төлөөлөгч туслахтай байхаар өөрчилснөөр төсөвт ачаал ирэх эсэх, хууль санаачлагчаас өргөн мэдүүлж байгаа төслийн зардлын тооцоо хийсэн тайланд үнэлгээ хийх нь хууль санаачлагчийн эрхэд халдах эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын хорооны хуралдаанд улсын хурлын гишүүнчийн ундрам гишүүдийн чуулганы хуралдаандаа хариуцлагатай оролцох хөшүүрэг болсон өөрчлөлт оруулах нь зүйтэйж нэг тал руу туйлшрахгүй байх, улсын хурлаар баталж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, улсын хурлын бүтээмжийн чанарыг нэмэгдүүлэх талаар нь анхаарах зүйтэй талаар улсын хурлын гишүүн Б Инх Баяр засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа улсын хурлын гишүүн холбогдох байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллахыг дэмжихийн зэрэгцээ уг гишүүн хүсэлт гаргасан бол 2 байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах боломжийг судлах зүйтэй талаар улсын хурлын гишүүн Эс Зульфахаар гишүүн улсын хурлын үйл ажиллагаанд оролцож буй байдлыг нээлттэй мэдээлэх, зохицуулалтад асуулт асуусан, үг хэлсэн тоо байх эсхийг ажлын хэсэг ярилцах, байнгын хорооны даргыг сонгоход парламентын ажлын туршлагыг харгалздаг байх, инновацийн асуудал, салбар дундын асуудал тул хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй. Төслийг үзэл баримтлалт, зарчмын хувьд бүрэн дэмжиж байгаа талаар улсын хурлын гишүүн Ж Батжаргал
хамтын удирдлагатай байгууллагын хувьд хуралдааны бэлтгэл ажил хангах, хуралдаан явуулах, шийдвэрийн хэрэгжилт чухал бөгөөд төслийг дэмжихээ илэрхийлж, цаашид төсөв, татвар, нийгмийн даатгал, эрүү иргэний хуулийн анхдагч болон шинжилсэн найруулгын төслийг мэрэгчсэн салбарын нэгдсэн бодлогоор засгийн газар өргөн мэдүүлэх нь зүйтэй. Өргөн мэдүүлж буй төслүүдэд үр дагаврын үнэлгээ хийх нь зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Алтан гэрэл өргөн мэдүүлэх төслийн бүрдүүлбэр хянах шатанд зардлын тооцоо хийсэн тайланд үнэлгээ хийх нь хууль санаачлагын эрхэд сөргөөр нөлөөлөх хэсгийг анхаарах шаардлагатай. Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Улсын хурлын гишүүн холбогдох байнгын хорооны бүрэлдэхүүнд орох, гишүүдийн хариуцлагыг сайжруулах төслийн саналуудыг дэмжиж байгаа бөгөөд ерөнхий сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Улсын хурлын гишүүн холбогдох байнгын хорооны хуралдаанд бүрэн суух нь зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Б. Баярбаатар 126 гишүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд 50% хүрч байгаа нь энэ үед Монгол Улсын хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад холбогдох өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн Улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинжилэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг дурдаад хуулийн төслүүдийг дэмжихээ илэрхийлж үг хэлсэн болно. Байнгын хороо, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хилцэх хэсэг талаар санал хураалт явуулахад Монгол Улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7% саналаар хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7% саналаар үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлцэх хэсэг талаар төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.